Энэ үдийн цаа хөтөлбөрийг яагаад орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагуудаас бид нар авч болохгүй гэж. Энийг яагаад заавал худлаа ажиллагааны хуулинд оруулах ёстой гэж. Худлаа ажиллагааны хуулийн дагуу сургуулийн галтгоо магс уу гурла тендер зарлаад авах гэдэг шүү дээ. Гэхдээ тэд оролцохгүй болохоор энэ сургууль яах юм? Хүүхэд нь хоолгүй байгаад байгаа юм. Тэгээ сургууль нь хүүхэд нь хоолгүй байх гэдэг учраас дотор өрнөгийн хүүхдийн хоолыг шууд гэрээгээд авчаар хууль зөрчсөн болоод хэрэгтэн болно. А хуулиа дагна гэхээр хүүхдүүд нь хоолгүй байна. Тэгээ энэ чинь ингээд амьдрал дээр нийцэхгүй байгаа байхгүй. Худлаа ажиллагааны хууль одоо сая ингээд 5 сарын 31-нээр дасбар болгож байна. Гэхдээ та нар яг бодит амьдрал дээр нь бодоод үзтээ. Тендер нэг зарлж болно, хоёр зарлж болно, компани орохгүй байж болно. Гэхдээ орохгүй байхыг чи бид нар яаж оруулах юм? Хүчээр оруулах юм уу? Тэгэхээр хууль зөрчин орохгүй байгаад нөгөө 2 3 болно арай гэж нэг сонгогдоод сангийн ам дээр гомдол гарвал дахиад нэг сар болно. Гэхдээ ингэсээр явцаар бол нөгөө 5 сарын 31-нд болчих нь тэр бид нар яагаад энэ орон нутагт ингэж ял өөрүүлээд байгаа юм. Тэгвэл тэр худлаа авахыгаа хуулинд тендерийг нэг л удаа зарлана гэдээ хууль оруулаад өгчлөө. Тэгжээж 5 сарын 31-нд нь багтаал та.